За тэгэхээр энэ амьдралын чанарыг сайжруулах энэ шалгуур үзүүлэлтийн өрөөнд бол нэгдүгээрт нь энэ автомашиныг хөдөлгөөний хязгаарлахаа гэдээ орсон байна. Тэгэхээр энэ бол бас гарцаагүй зүг. Тэгэхээр эднэр одоо явган алхах, дугуйн замаар зорчих, за нийтийн тээврээр зорчих энэ хөдөлгөөнийг дэмжих замаар одоо хийж хэрэгжүүлнэ. Нөгөө талдаа Улаанбаатар хот маань 800 мянган автомашинтай 400 мянган өрхөдөө. Тэгэхээр нэг өрхөд одоо 2 машин одоо дунджаар бол оногдож байна. Тэгэхээр бид одоо энэ автомашины хөдөлгөөнийг хязгаарлахад нэгдүгürt татвар, хоёрдугаарт авто замын татвар, за гуравдугаарт энэ бүс хотын төвийн ачаалттай бүсэд нэвтрэхэд одоо төлбөр төлөх гээд ийм байдлаар бид олон улсын жишг бол ингэж хөдөлгөөнийг хязгаарладаг. За мөн бас автомашины оноор одоо хязгаарладаг тийм. Тэгэхээр манай нийслэлийн иргэд маань одоо татвар хураамж нэмэхэд бол гинтийн шийдвэрүүд маягтай байгаад байдаг. Энд бол их бухимддаг. Одоо 2019 онд давг дараагаа сайн санаж байгаа бах автомашины татврыг нэмээд одоо 4 замын уул зэрэг очиж машинтай хаагаа жагсаал хийгээд хаагаад буцаагаа цуцалж байсан. За тэрнээс хойш автомашиныг төгжрөл бол удан бол муудсан. Тэгэхээр бид магадгүй одоо бас энэ яг энэ үедээ хэрэгжих биш. 3 жилийн дараа 5 жилийн дараа хэрэгжих байдлаар нь урдчилж татвараа нэмээд иргэд маань тэр хугацаанд бизнес эрхлэгчид маань тэр хугацаанд ажиллаад үлдэж бэлддэг байхаар иргэдийг бухимдуулахгүй байхаар ийм боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бас лувшин замч гэсэн та ямар хөө байдлаар автомашины хөдөлгөөнийг хязгаарлах нь зүйтэй вэ? Олон улсын сайн жишг юу байгаа вэ гэдгийг асууя. За хоёрдугаарт нийслэлээс бас асууя. Нийслэлийн секторын хамын газраас энэ дээр 14 дагуул хот за Налах Багнуур гэдэг улсын зэрэгэлдэлтэй хотууд бид 2026 оны 1 сарын 1-ээс шилжчихээр байгаа. Хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ дээр одоо бэлтгэл ажил бид ямар байгаа вэ? За нэгжийнхаа тухайд төрийн байгуулалтын хувьд за хууль эрх зүй дүрм журмуудын хувьд төсөв санхүү орлогоо төвлөрүүлэх, зарцуулах гэж батлуулах гэдэг олон одоо ажлууд одоо байгаа. Маш их ажлууд. Энэ дээр бид одоо ямар хөө бэлтгэлийг хангаж яваа вэ? Энэ дээр одоо бас иргэдийн уралдаага хамтраад бид эртнээс ажлын хэсгэд байгуулж явахгүй бол магадгүй энэ хуулийн хэрэгжилт маань 26 оноо бид за энэ нэг 27 он болох ч гэж юм уу. Ингээд хоошлоод тэгээд үнэтэйгээ уялдаа 20 минутын хотын маань амин сүнс болсон 14 хот маань хэрэгжих боломж нь хойшлоод байх вэ гэдэг юм бодлого. Энэ дээр ямар явж байгаа гэдгийг тамгийн газраас асууя нийслэлээс. За тэгээд санал байна. Сүүлд нь дөрөв Эрдэнэ жаргал инх жаргалын гишүүн ярьж байна. Энэ шоурум хаана байна гэх. Тэгэхээр энэ дээр одоо хамгийн түрүүнд хэрэгжээд харуулчих боломжтой тэр газар хаа байна л гэж одоо санал асууж байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ дээр одоо маа налах дүрэг байгаа. 42 мянган оршин суугчтай. За 8 ороотой. За ер нь бол боловсролын чанарыг сайжруулах шаардлага, эрүүл мэндийн чанарыг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ төрийн бүх үйлчлэгийг 20 минутын дотор авах бүрэн боломжтой. Үүн дээр одоо ганц дутуу байгаа зүйл бол дугуйн зам, нийтийн тээвэр, за явган ингэж явах боломжтой. Явгууны одоо 5 тухтай байх замд хязгаар байхгүй. Тэгэхээр энийг хийгээд өчгöd дид бүтэц тадаасаа болчихно. За түрүүн бас ярьж байгаа нөгөө талаас энэ ажил орлого, дундаж орлоготой иргэдийг бий болгоно. Энэ дээр одоо налах барилгын материал үйлдвэр технологийн парк, налуухай эдийн засгийн тусгай бүс гээд эдгээр асуудал дээр бас бодлогоор дэмжиж өчгöd яг 20 минутын хот бол бодиттойгоор магадгүй 2 жилийн дотор бид бүрэн байгуулах боломж бол налах дүүрэг дээр байгаа шүү гэдгийг бас хэлье. За баярлалаа.